Сайн байцгаана үзэгчтэй. 7 хоног бүр та бүхэнд хүрдэг спортын түүхэнд болсон явдлуудыг дэлгэрэнгүйгээр ярьдаг нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За өдрийн мэндсгөө. За өдрийн мэнд төргий. За энэ 7 хоногийн сэдв бол маш гоё, сонирхолтой сэдв байгаа тий. Бас хүмүүсийн эргэлзээг төрүүлсэн. За зөвхөн монголчууд одоо дэлхийд даяараа бас байж болох үс гэх магадaltaй нэг сэдв байгаа тий. За сэдвийн талаар дэлгэнгээр хүргэлээ. Тэгээ. Ер нь хүмүүсийн хардталтыг илүү одоо хүргэдэг тий. Харддаг энэ яагаад ийм байдаг вэ гэдэг айгүй олон асуулт дагуулсан сэдв л тий. За сэдв маань болохоор ерөөдөө NBA-ийн драфттай холбоотой хууль дааны онол гэдэг нь хууль дааны онол гэдэг бол угаасаа нэгт батлагдаагүй хүмүүсийн таамаг байдаг. Гэхдээ зохион байгуулалттайгаар ямар нэгэн одоо үйл явцад үр дүнд нь нөлөөлсөн тэдгээр эргүүд хэлдэг шүү дээ. Өөрт одоо шударгаар явагдаж байгаа мэт харагдаж байгаа боловч тухайн одоо баг юм уу одоо ямар нэг эзэнд ашигтайгаар эргүүлсэн нууц одоо хууль даанууд гэж ярьдаг тийм драфттай холбоотой. Тэгэхээс өмнө зүгээр би за энэ сэдвтэй холбоотой гэхдээ яг сагстай холбоогүй зүгээр нэг юм асуултаас. Чиний итгэдэг хууль дааны онол юу вэ? Итгэдэг үл хууль дааны онол. Тий, яг дэлхийд дахинд болдог үйл явдлууд дундаас. Мэдээгүй одоо энэ юу штэ. Яг зах зээл юм да. Тэгээд одоо дэлхийн одоо долларын ханш манш одоо олон төрлийн одоо юмнууд шүү дээ. Одоо хамгийн одоо түнтэй байлга алтмалт гэдэг. Эдний үнийг ямар ч байсан нэг хэдэн гарууд барьдаг гэж боддог. Тэр бол үнэн баг. Миний хувьд болохоор Америкийн 9 сарын 11 байхгүй юу? 2 ихэр цамхыг нураасан. Тэрийг би яг болсон гэж бодхоос илүүгээр Америкууд өөрөөс нураасан ч юм уу нэг тиймэрхүү байдалтай гэж боддог. Тэгэхээр хууль дааны онол бол угаасаа хүндрэлтний төвхөнд байсаарч ирсэн одоо хүртэл байгаа. Тэгээ бүх салбаруудад байдаг шүү дээ. Тэгээ ойлоо өнөөдөр сэдврүүгөө орохоос өмнө драфттай холбоотой гэж ярьсан шүү дээ. Ер нь NBA драфт хэрхэн явагддаг талаар би зүгээр нэг товчхон бас хуваалцъя гэж бодлоо. Анх 1985 оноос хойш NBA драфтын одоо энэ лотерей суглаа. Нэг драфтын нэгийг авах уу, хоёрыг авах уу гэдэг яг тэр үйл явц анх эхэлсэн юм байлээ. Тэгээд плей-оффт ороогүй багуудын хооронд өрнөдөг энэ суглаа. Одоо болохоор NBA-д 30 багтай плей-оффт 16 баг орлоо гэхэд лотерей буюу нөгөө суглааны 14 баг байдаг шүү дээ. 1985 оноос эхэлсэн. Тухайд 23 багтай байсан юм байна. Тэгэхээр 16-нд орохоор 7 баг яг лотерей суглаанд оролцдог байсан байгаа байхгүй. 85 оноос яагаад энэ одоо формат хэрэгжиж эхэлсэн гэхээр хамгийн муу амжилт үзүүлсэн багуудыг шууд дээрээс нь доошоогоо чигсаагаад тэгээд драфтын эрхийг нь өгчдөг гэсэн юм. Тэнгүүт ч нөгөө нэг танкинг гэж ярьдэн шүү дээ. Хамгийн муу албаар хожигдно, улирлаа хаана. Тиймэрхүү зүйлс ер нь бол 85 оноос өмнө айгүй их байсан учраас яг тэрийг халах зорилготойгоор энэ одоо хөтөлбөрийн цаашийн энэ зүйлийг одоо дэвтрүүлсэн байна тийм журмыг. За 85 оноос хойш тэгээд ер нь нэг 3 4 удаа ер нь баг солигдсон. Яг тийм формат нь. Ягаад тэгэхээр 85 онд болохоор хэлсэн шүү дээ. Драфтын яг тэр 7 баг долуулаа адилхан хэрэгтэй. Плей-оффт ороогүй. Амжилт хамаагүй. Тэгээд тэр 7-оос нь суглаад драфтын 1 2 гэх ингэ явж байгаа. Одоо болохоор 19 оноос одоо яг шинжилсэн тэр дөрмийг нь би танилцуулаа явчих. Өмнөхийг нь хэдүүлээ яриад явах уу. 19 оноос хойш баримталж байгаа дөрөв нь болохоор 1-ээс 14 дугаартай 14 бөмбөлгийг одоо шилээ хооронд хийж байгаа байхгүй. Тэгэнгүүтээ дөрвөн өөр одоо бөмбөлөг гарч ирээд тоонууд нь ингээд авцахгүй байх магадлал нь 1001 удаа байт юм байна л да. 1001. Үгүй 1001 ширхэг. 1001 ширхэг. Тохиолдол. 1001-ийнх нь болохоор нэг тохиолдлыг нь хэрэгэлдэг юм байна. Үлдсэн 1000-ыг нь яг хэрэгэлдэг. Тэгээд тэр 1000-ыг нь болохоор плей-оффт ороогүй одоо тэр 14 багтаа амжилтаар нь ингээд хуваарлаад өгдөг. За тэгэнгүүт 2024 оны би зүгээр жишээгээр авч үзэх гэдэг. 2024 оны драфтын өмнө одоо амжилтаараа өгсөн байсан одоо хамгийн өндөр одоо номер 1-ийн сонгох магадaltaй баг нь болохоор Detroit Pistons, Washington Wizards, Charlotte Hornets багууд 14% магадaltaй байсан байгаа байхгүй. 14 гэдэг чи одоо 140 боломж тэднэрт байгаа. За тэгсэн чинь драфтын өмнө Atlanta Hawks-т 3% боломж байсан гэсэн. 3 гэдэг чинь ерөөсө 30 сонголт байхгүй. Ерөөсө тэр 1000-д 30 гэсэн үг байхгүй. Тэгсэн чинь драфтын суглаа явсан. Лотерей суглаа явсан. Тэгсэн чинь 3% байсан Atlanta Hawks драфтын номер 1-ийг авах эрхтэй болсон. Тэгснээрээ өнгөрсөн жилийн драфтын номер 1 Захари Рисаше авсан. За иймэрхүү байдлаар ер нь явд юм байна.
Ер нь бол Аз гэж хүмүүс ойлгодог те. Ер нь Аз гэж ойлгодог. Гэхдээ энэ бол бас хуваараа бас жоос хувьтай байгаа шүү дээ. Чиний Тий, хэлдэг хувьтай. 20%, 10% гэдэг те. Тий, 14%. Одоо хэдүүлээ ярих сэдвүүд ярих хүмүүс тоолж бол маш бага хувьас За бас тий. болж байгаа даа Энд те. дээр аягүй сонирхолтой юмнууд Тий. гарч ирнэ. Ягаад одоо хоёлоо ингээд хувилдааны онолгээ ярьлаа. Мгм. Хүмүүс хардж байгаа шүү дээ. Хардж байгаа гол шалтгаан нь болохоор тухайн нөхцөл байдал те. Тухайн одоо энэ талбаас гадуур болж байгаа нөхцөл байдалтай уялдуулаад тухайн тэр багууд нь одоо баг хувьтай байж болно. Эсвэл Мм. иймэрхүү одоо сонь байдлаас одоо драфтын нэгийг авцсан те. Одоо нэг зохиолч юм шиг нэг хүн бичсэн юм шиг нэг тиймэрхүү учраас хүмүүс илүү хардаад байгаа байхгүй. За. Миний хамгийн ихний би нэг 5 юу бэлдсэн. Тоглогчийн жишээ бэлдсэн. Ер нь бол айгүй яригддаг. Эхний жишээ болохоор лотерейны эхний одоо жил буюу 1985 онд Мгм. драфтын номер 1-ээр Нью-Йорк Никс баг Патрик Эвингийг авдаг. Мгм. За энэ дээр яагаад ярьдаг вэ гэхээр энэ бол баг хамгийн алдартай юм билээ. Мгм. Ер нь бол хүмүүс их мэддэг те. Ер нь бол Тий. Тэгээд би нэг бичлэг үзүүлэн тэгээд тэрэн дээр бас айгүй харагдана. Яаж гарч байгаа гэхээр плей-оффт ороогүй 7 баг маань долуулаа нэг шилэн юм одоо хоргон дотор 7 багийн тогтоог хийж байгаа. Тухайн үед хардж байгаа гол шалтгаан болохоор тухайн үеийн комиссар 1984 оноос хойш одоо ажиллаа авсан Дэвид Стерн бид нэр мэддгээр те. Айгүй олон жил ажилласан. 30 жил ажилласан те. Тийм 30 жил хийсэн. Тэгээд Дэвид Стерн өөрөө Нью-Йоркийн гаралтай. Ааха. За эхний Тэгээд ярихаар сэжүүр. сэжүүр нааха. За хоёр дахь нь болохоор Нью-Йорк Никс баг одоо хоёулаагаар хэлүүлдэггүй сагсан хүмүүс орохч бүгд мэдж байгаа. NBA-д ямар нөлөөтэй, NBA гэлтгүй дэлхийд ямар том нөлөөтэй баг үлээ те. Ер нь бол NBA нүүр царай асан багуудын нэг шүү дээ. Тэгэл Madison Square Garden гэхэд л NBA хамгийн одоо алдартай стадионуудын нэг гэдэг ч юм уу. Тэгэд энэ баг уналтанд орсон байгаа. Уналтанд орж ийн гэдэг чинь NBA-ийн бүтээгдэхүүн унжийн гэдэг бол ачаа орлогын хувьд багасж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тэгэд уналтанд орсон учраас NBA одоо нөгөө хүмүүсийн хардах сэдв гарч ирж байгаа. NBA одоо тэр бүтээгдэхүүнээ илүү үнцэнтэй байлгахын тулд одоо бүр байхгүй болгочмооргүй шүү дээ. Авч үлд нэгсэндээ амьд авч үлдэхин тулд гэсэн үг. Тэг амьд битэл бүр ингээд дээшээ гаргаж ирсэн буцаагаад те. Тэхийн тулд драфтын нэгийг өгсөн гэдэг одоо юу байдаг? Хардлага. Тэгээд шилэн оргон дотор ингээд плей-оффт ороогүй 7 багийн тогтоо хийсэн. Тэгсэн чинь тэр бичлэгэн дээр гарахтаа болохоор хүмүүсийн хамгийн их сэжгэлдэг хоёр сэжүүр нь болохоор тэр тогтооны булангийн нугалцсан байсан гэж хардаг. Яг ингээд удаашрлаа ингээд харах юм бол зогсооцсон тэр бичлэгэн дээр харагддаг те. Булангийн ингээд нугалцсан. Хоёрдугаарт гэх юм бол энэ хувилдааны онлын нэр нь болохоор өөрөө нэг хөлцөн тогтоо гэдэг байхгүй юу? Хөлцөн тогтоо. Тийм, хүүтэн тогтоо. Яагаад тэгэхээр тэр тогтоог хөлдөгчөнд хийцэн байх магадaltaй гэж хардаг. Яагаад тэгэхээр 7 тогтоо байна шүү дээ. Ингээд хүрээд үзгээр хүүтэн байна шүү дээ. Эсвэл яг тэр булангийн нугалсан гэдэг. Магадгүй энэ хоёр шалтгаан хоёлаа байсан бол магадгүй те. Хоёлоо ер нь магадгүй л ярьж байгаа шүү дээ. Бүр яг Нью-Йоркийг авахаас өөр аргагүй тийм одоо хоёр тэмдэг тавьчихж байгаа байхгүй. Тэгээд Патрик Эвингийг аваад Нью-Йорк Никс баг ямар амжилт гарсныг үгүйсээ бүгд мэдж байгаа те. Нэг тийм хардлага байдаг. Тэгэхээр Нью-Йоркоос гаралтай Дэвид Стерн тэгээд NBA-д хамгийн том баг болох Нью-Йорк Никс багуудын нэг болох те. Тэгээд драфтын нэгийг өгөөд буцаагаад эдийн засаг одоо юу гэдэг бүх зүйлээрээ дээшлж байгаа гэдэг хамгийн том бас юу гэдэг юм бэ? Хоёулааны онол. Дэвид Стернтэй яалтч холбоотой юм байл л дээ. Ер нь 1984 онд одоо NBA комиссар гэдэг албан тушаалаа хүлээж авснаас хойш ер нь драфтын лотерейнууд одоо хоёулаа ярих тоглолттой тэр бүх юунууд ер нь Дэвид Стерн өөрөө холбоотой байсан юм билээ. Одоо өнгөрт талгаж болсон тий. 20 онд нас орсон. Тий. Одоо дараагийн хоёлаа ярих тоглолттой баг ихэнхдээ Дэвид Стерн холбогдож байгаа шүү ер нь бол. Тий. За дараагийн тамирчин дагараа тий. За дараагийн тамирчин бас сонирхолтой. Ер нь бол саяхан л та 2000 он гарсан. 2008 онд. Драфтын нэг Derrick Rose сарна. Бидний мэдих Rose болохоор 8 оны драфтын нэгээр орсон. Өөрөө Чикагоос гаралтай. Memphis их сургуулах тий. Чикагод ахлах сургуулаа өнгөрөөсөн тий. Чикаго унгуу хөхт гэж ярьдаг. Унгуу хөхт. Хүмүүс ярьдэн шүү дээ. Майкл Жорданоос хойш Чикаго Буллс ер нь бол уналтанд орсон. Маш олон жил унсан. Тэгээд Буллсаас хойш хамгийн том амжилтаа бас Роуси үед гаргасан тий. Магадгүй бичлэгийн талд алдааг байсан бол их гурвал болох Miami Heat-ийг хожоод даваад магадгүй авраг авах магадaltaй байсан шүү дээ. Роуз ч бол угаасаа гоц амтан байсан л та. Тэгтээ бүр амар байсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол тоглогчтой нь бол угаасаа барахгүй байхгүй. Гайхалтай хайрлагцсан тоглогч. Угаасаа үзий ядагчгүй цөөхөн идэх тоглогч нэг шүү дээ.
За үйл явц нь яаж өнгөрсөн бэ гэхээр Chicago Bulls драфтын өмнө 1.7% тавьсан юм байна. Тийм. Драфтын номер 1-ийг сонгох магадлал 1.7%. Хамгийн өндөр багуудыг би зүгээр дурдъя. Miami Heat 25% та. За Seattle Supersonics 19.9. Minnesota Timberwolves 13.8% тавьсан байна. Энэ гурав драфтын 1 2 3-ыг авах ингээд зүгээр магадлал бол ийм байсан. Тэгтэл Chicago Bulls драфтын 1-ийн эрхийг авцсан. Боёо нөө лотерейгоор Майкл Жорданаас хойшоо амжилт гаргаагүй байсан тэр хотын бас л том баг штэ. Яг нөө NBA-ийн бас л нөгөө нэг одоо нүүр царай болж исэн. Тэгээ гоё эдийн засагтай гоё тим багийн нүүр царайг шинээр одоо NBA зүгээр өгсөн юм шиг харагдахаар тэгээ 1.7-оос тэгээд ядж байгаад одоо Rose нь Chicago-гийнх байдгийн ч бас юу өвтэй те. Энэ магадлал нь илүү их одоо дэвэргээ хийцэн гэсэн үг юм аа. Дөвийн үеийн талаар хэлсэн байлээ л дээ. Нэг подкастэнд. Дөвийн үед тухайн жилдээ 2008 онд 2007 оны үеэрэлдээ Miami Heat ч 15-67 гэсэн хамгийн муу амжилттай баг нэсэ. Тийм ч учраас хамгийн өндөр хувийг авсан тий. Тэгээ Wade нөгөө драфтын лотерейн дээр очиж суусан юм байна. Тэгээ суусан чинь Derrick Rose номер 1-ээр сонгосон баталгаатай болсон. Wade ягаад ч юм Chicago гэдгийг мэдчихэж байгаа шүү дээ. Тэр хүүхдийг нэг Chicago авах юм байна да гэж дотроо бодож исэн гинэ. Тэгээд Wade-ийн бодлоор болсон. Wade бол дотроо бол авчмаар л байгаа шүү дээ тий. Rose-ыг манайх багтаа авчмаар байгаа гэд яасан чи Chicago хотыг гэдгийг мэдэнгүүтээ энэ яг Chicago сонгох юм байна да гэж бодсон чинь яг лотерейны дараагаар Chicago нэг төр сонголтыг авна гэмдвэ. Яг энэ онолтой бас эвлэрч ирсэн байгаа байхгүй. Wemby цаанаасаа тий өдөрлөгөн төвшөнд энийг хотын хүүхдийг энэ хотод нь өгчлөө дөө гэсэн бодол төрөөд жоо харамсах сэтгэлтэй явсан юм байна. За тэрний дараагаас бас их олон юм болсон байгаа тий. Тийм тэгээ яг нөгөө цааш хэллээ шүү дээ. Wade ч хэлсэн, LeBron ч хэлсэн тий. Угаасаа NBA-ийн драфт гэдэг бол ер нь бол урдаас бэлтгэгдсэн байх магадaltaй байдаг. Яг бүгд биш л ах л та. Гэхдээ тодорхой үйл явдал, тодорхой жилүүдэд магадaltaй гэдэг нь харагдаад байдаг. Хэрвээ зүгээр бодоод үзье л та. Rookie Rose Miami-д ороод ирлээ. Тэгээ их гурвалтай яваад та. Тэр баг зүгээр Eastern дорнод бүсийн All-Star-ын баг гарны тав байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол аимшигтай угаасаа баг бүртгэр байсан байхгүй юу? Магадгүй угаасаа битггүй ч байсан юм билүү. Гэхдээ зүгээр л магадгүй шүү дээ. Хэрвээ гэдэг зүйл ачаал багсан магадгүй гэдэг талаар. Тэгэхээр зүгээр энэ үйл явдлаас бас хэрэггүй энэ маш олон тоглогч нар маш олон юм яригдана л да тий. Ер нь бол NBA шал ондоо байгаа тий аврагал. Тий. Тэгэхээр энэ бол бас хүмүүсийн дунд байдаг хамгийн том хардах сэдвүүдийн нэг юм байна. За дараагийн сэдв болохоор хоёр тоглогчтой холбоотой. 2012 оны драфтын номер 1 Anthony Davis, 2019 оны драфтын 1 Zion Williamson. За энэ хоёр тоглогч яаж холбогдож байгаа гэхээр 12 оны үед Pelicans бишээ New Orleans Hornets байх үедээ багийн эзэнгүй байсан. Боёо NBA эзэмшилтэйсэн тийм. Бидний сайн мэддэг. Наад ч одоо хамгийн том үнцэг өгөхгүй юу? 2012 онд ч New Orleans Hornets ч юу байсан? NBA баг байсан тийм. Төр хугацаанд. Төр хугацаанд тий. За төр хугацаанд NBA баг байсан. NBA өөрөө баг одоо төр хугацаанд эзэмшиж явах үедээ магадгүй дараагийн эзнийг хайчсан баг тий. Тэгээд илүү үнц нөхөх хүссэн. Яг зөв. Энэ бол хамгийн том жишээ. Тэгэнгүүтээ тухайд ч угаасаа бидний сайн мэддгээр нөө CP-гийн трейдийг тий боловсон шүү дээ. Энийг болио гэдэг яг энэс тэр л одоо тэр хэрэг нь хамгийн одоо газар авдаг болохоос биш. Драфтын энийг бас илүү ярьдгүй юм. Магадгүй нөгөө нэг CP-гийн одоо трейдэн дээр илүү дарагдчихдаг гэдэг юм тий. Тэгээд тухайн үед 12 оны драфтын өмнө Charlotte Hornets 25% тий магадлал. Washington Wizards 19.9, Cleveland Cavaliers 13.8% магадлалтай байсан. New Orleans Hornets болохоор 13.7 буюу яг дараа нь орж исэн. Тэгэд NBA өөрийнхөө багт үнцийн нэг нь өсгөөд дараагийн эзэнтэй болохт нь те нөгөө нэг одоо бэлэн баг өгөх гээд нь шүү дээ. Сул баг хүчтэй өрсөлдөгч өгөх гээд нь те. Өрсөлдөгч баг өгөөд илүү нөгөө нэг одоо эзүү олчих гээд нь шүү дээ. Тэхийн тулд Anthony Davis-ийг өгсөн гэж үздэг юм. Ер нь бол наад чинь хард хамгийн том үнцэлтэй те. Anthony Davis ч өөрөө
коллежд ямар амар амтан байлаа те. Тэгээ ер нь Pelicans орж ирээд Pelicans-ыг үнэхээр бас лиг өрсөлдөгч төвшний баг шүү гэдгийг харагдтал өрсөлдсөн хүн шүү дээ ер нь бол. Тий. Америкийн нэгдсэн улс Олимпиад явахдаа нэг коллежийн тоглогч авч явдаа шүү дээ. Тий. Нөгөө мөрөөдлийн баг дээр Легнерийг авч явдсан. 12 онд болохоор Лондонгийн Олимпиад шүү дээ. Лондонгийн Олимпиад явахдаа Антони Дэвисийг авч явжсэн. Тэгэхээр ямар хэмжээний үнэлж байгаа тоглогч гэдэг нь уусаа тодорхой байхгүй. Тэр бүр шгшээгийн тоглогчуд ер нь. Тий шүү дээ. Анх нөгөө лигт орж ирэхээс өмнө Коби хүлээж байгаараа би чамайг хамгаална гэдэг нэг хэлцээ өгмөг байдэн шүү дээ. Би л чамайг хамгаална гэдэг гэл те. Тэгэхээр өөрийн хувь тоглогчийн амби зүртэл айгүй өндөр байсан. Тэгээд NBA-ийн багт орсон. Энд бол айгүй том. Антони Дэвис ч ингэ бодсон чи ер нь ямар олон юунд холбогдсон би ер нь тийм юунд тий бодсон чи. Үгүй шүү дээ. Одоо ингэ бодохоор одоо Заянтай холбогдсон заяа. Тэг нь. За Заянтай яаж холбогдсон яриад ч тий. Зайн Уильямсон юуны дараа Антони Дэвисийн трейдинг дараа бас одоо энэ чинь нэг баг солигдож байгаа шүү дээ. Энэ дээр бас яг хуйлдаа нөөнл гэж ярьж болохоор гоохгүй. Lakers дээр бол Lakers эдийг авсан тий. Эдийг авахта маш олон тоглогч өгсөн тий. Brandon Ingram, Josh Hart, draft ирэх, DeAndre Hunter эхний тойргийн 2 сонголт. За ингээд эхний тойргийн 2 сонголт гэдэг чинь за энийг өгчлөө гэж байгаа байхгүй. Ер нь бол тэгээ дээрэс нь юу драфт ирэх үедээ ингээд нийлэхээр Антони Дэвис ганцхан маш олон тоглож өгсөн шүү дээ. За тэр жилийн дараагаар бараг л Заяныг Дэвистэй солисон солилцоо шиг болчихж байгаа байхгүй. Заян өөрөө Дюкс гарч ирэхдээ ямар амар тоглогч байлаа те. Дюкс гарч ирэхдээ одоо ер нь бол хамгийн өндөр хүлээлттэй NBA бэлэн гэгдэж орж ирсэн тэр Дюкхүү ахлах сургуультай бүр ахлах сургуультаа ч гэсэн амар байсан. Тэг хайлайт майлууд тэгэл NBA-д бас үнэхээр өөр бус драфт ангиудаас шал анги орж ирсэн шүү дээ Заян ч. Дараагийн LeBron. Тийм дараагийн LeBron гэж солгоол LeBron гэж байна шүү дээ. Жохон шидэлтэй сайжруулчих гээл те. Яг гоо одоо ярих юм бол зүгээр мань үний нэг сахилга сулаас болоод гэдэг ч юм уу одоо үед Заяныг үнэлж байгаа үнэлэмж арай багассан болохоос тухайд NBA-д орж ирж байгаа тэр хайп бол айгүй өндөр орж ирж байсан л да. Ингээд 19 оны драфт болоод Дэвисийг явсан жил яг явсныхаа хавар нь за ингээд яг драфтын ирэхүүдээр шууд буцаад Pelicans Заяныг авчиж байгаа тий. За энэ 19 он болохоор нөгөө нэг одоо бидний хэрэг харсан шин одоо журам байгаа тий. Яг шин дүрмээрээ Нью-Йорк Knicks баг 14% буюу хамгийн өндөр магадaltaй байсан юм байна. Тэгтэл 6% магадaltaй байсан New Orleans Pelicans-т Zion Williams очсноороо ер нь бол яг сая чиний хэлдгэр Антони Дэвис, Zion Williams хоёрыг сольж байгаа юм шиг яг харагдаж байгаа. Одоо юу гэдэг те тоглогчийг нь аваад оронд нь энийг өгчөө гэж байгаа юм шиг л тийм үйлдэл шиг харагдаж байгаа байхгүй. За тэгэхээр энэ хоёр тоглогч иймэрхүү холбоотой байна. Ёстой саяны чиний хэлдгэр Антони Дэвис амар олон тий холбогдсон уу? Одоо хоёулаа тэгээ ярьж шүү одоо тэрийг. За дөрөвтг нь дараагийнх нь болохоор Cleveland Cavaliers гэх бүр баг байлаа одоо. За хоёулаа нэг тоглогч ярьж байсан. Сүүлдээ хоёр тоглогч боллоо. Одоо бүр баг боллоо. За яасан гэхээр 2011 онд LeBron James Miami Heat-д нэгдсэн. Их гурвлыг бүрдүүлээд оронд бүсийн тэргүүн баг боллоо. Тэгэхээр жижиг хотын баг LeBron Cleveland Cavaliers багтагаа угаасаа финалд гарсан байсан. Гэхдээ авар гахад маш хэцүү гэдгийг мэдгдсэн те. Жижиг хотын баг зах зээл муутай. Тэгтээ LeBron-ыг явсны дараа ингээд нөгөө нэг одоо унсан дээр нь гიშгэн гэдэг шиг тэгж доош нь үлдээхийг хүсээгүй гэдгийг тийм таамаг байдаг. Яагаад тэгэхээр 2011-ээс 14 оны хооронд 4 жилд 3 драфт ирэх авчиж байгаа. Бүр драфт номер 1. Тийм, гүйлгцэн байсан шүү дээ. Тэгээд тэр чин драфтын 1-ээс гадна дахиад драфтын 3-3-аар авдсан шүү дээ. Young Waiters эдрийг авдаг. Тэгээд тэр тоглогч нар нь Kyrie Irving, Anthony Bennett, Andrew Wiggins. Яг нь Bennett бол ер нь бол хамгийн том бастаж ярьсан л да. Энэ үйлрэлчин Irving-ийг авчиж байгаа тийм. За цаашаа дараагийн авраг авсан бүрэлдэхүүнээс Irving үлдчихэж байгаа тийм. Энэ дээр бас нэг ярьж байгаа юм Cavs өөрөө LeBron-ыг явуулчихж байгаа шүү дээ. Дараагийнхаа багийнхаа одоо өнцөр рострыг бүрдүүлээд байгаа шүү дээ. Дараа нь 14 онд Cavs дахиад драфт ирэх авсан тий. Драфт ирэхээрээ тэр жилдээ 1.7% боломжтой байсан. Бас Wiggins дээр. Ингээд эцэст нь Andrew Wiggins-ийг сонгосон тий. Тэнгүүтээ Andrew Wiggins-ийг дараа нь аврах авахт хамгийн том нөлөөсөн Minnesota Timberwolves бүр дабл бүр 22 донд бараг 22 хийдэг байсан. Kevin Love гэж нэг амтнаар шууд солисон. Ингээд яг үндсэн кор бүрэлдэхүүн буюу авраг авдаг Cavs-ийн үндсэн бүрэлдэхүүн бүрдсэн.
Энэ бүрэлдэхүүн дээр нь эргээд LeBron ирдэг тий. Тий. Ингээ бодохоор энэ Cavs өөрөө бас айгүй олон жилийн нэг юм ирээдүг харсан юм шиг эсвэл нэг тийм хуйлцсан юм шиг юм харагдахаар байгаа даа. Кино байгаа шүү дээ. Тий. Төрс нут гэж яриа шүү дээ. Анхны NBA баг финал гарсан. Багасаа яваад өөрийнхөө оргил амжилтан дээр хөрөнгүүтээ буцаж гэртээ ирснээ. Тэрнээс амар баг бүрдүүлсэн шүү дээ. Тэнгүүт явхдаа юу гэдэг нь те наана ингээд нөгөө нэг бэлтгэдээд байж би явчаад ирээ гэдэг шиг нэг тийм кино шиг юм болцсон байхгүй юу. Тэгэхээр ер нь бол хинч угаасаа хартан л та. Cavs гэдэг баг өөрөө бас NBA-т бас нэр нөлөөтэй те өндөр түвшинд олон жил явцсан гэдэг ч юм уу эсвэл LeBron-ы одоо жинхэнэ тэр одоо нөгөө нэг LeBron гэдэг хүний нэг юу яваад шүү дээ. NBA-г авч явах нүр царай яваад шүү дээ. Тэр нүр царайг нь алдахгүй л байлгасан байгаа даа байхгүй. Тийм. Тэгээ буцаж ирээд анхны авраг нь авчиж байгаа байхгүй. Тэгэхээр чинь энэ бол үнэхээр кино тий. Зохиол доо. Тэгэхээр хардах хамгийн том угаасаа бодолтой 1.7% таа байж драфтаар нэгийг Wings-ийг солонгууд авангуудаа Kevin Love гээд бүр тэнд Minnesota-гийн нүр царай болцсон бүр амарсан тоглогчоор солиод авчих واخгүй. Тэгэхэд Wings нь дараа нь ямар шиг амжилттай болоо Kevin Love ирээд ямар нөлөө үзүүллээ тий гээ бодохоор бас энэ бас хуйлцсан юм шиг тий шүү дээ. За дараагийн юу болохоор хэрэг гэдэг хуйлдаан гэж хуйлдааны юм тий. Ерөөсөө сая хэдхэн сарын өмнө боллоо. Одоо энэ сэдвийг ярих болсон маш нэг тий гой энэ дэр аюу олон гой юмнууд харагддаг шүү дээ. Сая нэг хэсэг хүмүүсийн ста нөгөө нэг амны бай болоод юу зөвхөн Монгол хэлтүүд дэлхийн нийтээр NBA сонирхчдын дунд. Энэ бол Dallas Mavericks Luka Doncic-ийг сольж явуулснаас эхэлтэй. Хоёул эхлээс нь зүгээр хальт дуртай авч тий. Dallas Mavericks Los Angeles Lakers хоёр баг ямар ч тийм одоо өмнөх шуум мэдээлэл байхгүй гинт солилцсон шүү дээ. Тэр мэдээг хүртэл бүр дэлхийн нийтээр зочдоос. Жишээ тэр мэдээг хараад яасан. Ер нь бол Luka Doncic Dallas руу явлаа. Итгээгүй. Luka Doncic Lakers тэрлээ гэхэд итгээгүй. Би бүр итгээгүй бас. Тийм ягаад тэгэхээр тим хоёр том статустай тоглогч ингээд солигдчихна гэдэг нь бүрэнхээр итгээгүй. Тэгээд гайхаад нөгөө нэг Шамс эдрийн одоо бүр яг албан ёсны их сурвалжууд орж харсан шүү дээ. Тэгсэн чинь X дээр хүртэл одоо Twitter дээр хүртэл хүмүүс бүр ингээд бүүн болчихсон. Йоо тэгээд за дэлхийн нийтийн үзэгчтэй болчих тий. NBA тоглогчд өөрсдөө шоконд орсон шүү дээ. Юу вэ? Доонч одоо ингээд Lakers руу явчихж байгаа юм чинь. Ер нь хинч баг нөгөө нэг те ертөнцийн дээр хинч мөнх биш юм байна гэдэг шиг ер нь хинч ямар ч багтаа баталгаатай биш юм байна гэдээ бүр тоглогчд өөрсдөө яриад зарим нь хошин наргаа болоод зарим нь болохоор үнэхээр seriously хүлээж аваад те хинч солигдож болд юм байна гэдгийг хамгийн том шишээ болсон байхгүй. Тэгтээ доонч тий доонч Далс ирээдүү гэсэн те. Юу Далс итэл те одоо лигийн нөгөө нэг үрдгийн төвшөнд яригддаг ерөөсөө 3 5 тоглож байна л нэг шүү дээ. За солигдлоо. Тэгээ хүмүүс Nico Harris-ыг маш ихээр бүр амар буруутгасан те бүр ингээд тэгээд гэхдээ ер нь бол хоёр талт дандаа л байсан л та. Заримдаа Lakers-ыг буруу юм хийсэн те. Luka-гийн ингээд ийм одоо shape нь муу формоо тэгээд дээрээс нь жоохон бэртэлтэй байгаад байсан. Бэртсэн байхдаа солигдсон шүү дээ ер нь бол. Тэгээд Lakers-ыг буруутгачихсан. Нөгөө талаасаа болохоор Nico Harris-ыг буюу одоо Dallas Mavericks-ыг яагаад юм хийж байгаа юм бэ гэдэг талаас нь айгүй их буруутгажсэн. Ганц нэг өөрийгөө өмөрсөн, заримдаа хэсэг чимээгүй явсан те. За, ингээ явж яхад драфт болох төгсөө. Тэр ч угаасаа драфт хартаад ирлээ. Dallas Mavericks 1.8% магадaltaй байсан. 1.8 гэдэг бол нөгөө хэдтэй өмнөх одоо жишээнүүдтэй яригдсан хамгийн бага жишээнүүд ч те. Далс ингэжсэн байл дээ ер нь бол NBA-ийн түүхэндээ ер нь бол хамгийн дээдэлтэй нэгээр авах магадaltaй 85 оноос хойш шүү драфт эхэлснээс хойш тий нэгээр 84 оноос эхлээд нэгээр авах магадлал хамгийн дээдэлтэй нэггүй удаа магадлал шүү дээ авсан тохиолдол нь хамгийн дээдэлтэй 3 дугаар байрыг л авч ирсэн байна тэрнээс хойш бол дандаа 6 7 8 9 10 11 гээд энэ жилийн одоо өнгөрсөн жилийн драфтын хувьд бол Далс 11 имлэгдчихсэн байна авах магадлалаараа тэгээ 1.8% тий. Тэгсэн мөртлөө хизээч багийнхаа түүхэнд хизээч байгаагүй буюу 1.8%-аас NBA-ийн ирээдүйн нүүр царай гэж хэлэгдэж байгаа. Америкийн нэгдсэн улсын шигшээ багийн нүүр царай гэж хэлэгдэж байгаа. Цагаан залуу буюу Cooper Flag-ийг NBA бэлэн гэж ярьж Cooper Flag-ийг авчлаа да. Тийм шүү дээ. Бодохоор яаж жагаад одоо ингэж сая ч хэллээ шүү дээ. Багийн түүхэндээ байгаагүй ер нь бол хацтай сонголт ихсэн. Гэхдээ тэр нь тохиолдол гэхэд дэндүү амар тохиолдол. Яагаад тэгэхээр Luka Doncic гэдэг багийн ирээдүг үе явуулаад Anthony Davis-ийг авсан те. Энэ нөхцөл байдал нэгдүгээрт энэ хугацаанд нь болж байгаа. Хоёрдугаарт гэвэл ойрын хэдэн жилд яригдаагүй супер
драфтын анги гэж яригдсан шүү дээ. Мгм. За нэг үг хэлэхэд 24 оны драфтын анги бол маш муу шүү Тий. дээ. Маш муу. Тэрний хажууд тэгвэл тэр нь гэлтгүй ер нь бол 10-21 төлөөлөх үйц Мгм. тим том драфтын ангиудын нэг дээр Мгм. Cooper Flag дээр таарчж байгаа гэдг нь өөрөө амар хаартах сэдв байхгүй юу. Тэгээд Dallas өөрөө бас айгуу гой баг бүртчихлээ шүү дээ, Тий. тэ. Яг одоо энэ Мгм. драфтын дараа хэрвээ драфтын өмнө байснараа бол хүмүүс айгуу бас яажсэн шүү дээ. За яах бол эргэлзээ төрөөтэй Антони Дэвис гэмтдэг. Kyrie одоо ингээд насны явж бас гэмтчихдэг. Энэ хоёр маань ингээд явж идэл нөгөө нэг Лука Дончижоо явуулсан. Ирээдүгөө явуулчлаа. Ингээд сүрлээ гэд ярьжсэн чинь Cooper Flag-ыг авсны дараа энэ баг одоо өрсөлдөх хэмжээнд ирнэ. Эхний жилээсээ шууд мэдэгдэнэ гэдэг. Яг тийм хүмүүсийн одоо таамаг гарч ирсэн. Гэхдээ хажуугаар нь харталт нь гарлаагүй шүү дээ. Амар байгаас гэдэг юм би те. Lakers-ийг те. Lakers гэдэг чинь өөр юм би бас нүүр царай болсон. Тэрхний нүүр царай болсон баг те. Одоо Jembrey одоо нэг том байгууллага шүү дээ. Ер нь бол те. Ашигын төлөөх байгууллага шүү дээ. Ашигын төлөөх байгууллага хамгийн том үнэтэй бараага алдахгүй нэ. Хамгийн том үнэтэй барааныхаа үн цэнийг улам өсгөчлөө те. Лука Дончич гэдэг дэлхийд даяар ингээд маш олон фэн бейс тийм тоглогчийг LeBron James гэдэг тоглож байгаа хажууд авчираад энэ хоёрыг цугныг баг тоглолоод Лука Дончтой бүр энэ багийнхаа чи ирээдүйн шүү гэд бүр юуг н гэрээг бэлдэж өгсөн баг дээр авчирчлаа те. Тэнгүүд Даасыг хохироохгүй тулд гэж ярих юм уу те. Даасыг бас хохироохгүй тулд энэ багийн ирээдүй болсон ирээдүй энэ багтай ч байн хамт явж явах Америк нэгдсэн улсын хамгийн шилдэг ирээдүй болсон тоглогчийг та нарт өгөө гэдэг ингээд аваад үлчиж байгаа байхгүй. Тийм шүү. Даас чохирлохгүй Lakers чохирлохгүй. Тийм. Инхээр Адам Силвер, Nico Harrison, Rob Pelinka гэсэн гурван хүн өмнө нь тохиролцсон байх магадaltaй болоод ирчихэж байгаа байхгүй. Тийм. Ерөөсөө хүмүүсийн Тэр драфтын үеийн бичлэг дээр Nico Harrison тэр нөгөө нэг баярлж байгаа бичлэг нь байдсан шүү дээ. Бүр тэндээс нөгөө нэг гараад ирсэн чи те. Бүр амар босч ирээд тэр бас нэр амар шүү дээ. Тэгээ одоо ингээд хоорондоо ихэр үнэхээр ярилцаа хувилцсан байвал ямар сайн жүжиглээ вэ те. Тийм шүү дээ. Ер нь бол гэхдээ амар гоцтой. Яг ингээд саяны жишээнүүдийг харахаар яг хөө жил болгон биш л байх л та. Одоо чинь 24 он дээр хувилдаад хэнийг авах вэ? Тийм шүү дээ. Тэгэхээр зүгээр тодорхой жилүүд, тодорхой цаг хугацаа, магадгүй тодорхой нөхцөл байдлууд дээр иймэрхүү үйл хэрэгүүд зөвхөр болдог гэсэн таамаг. Энэ бол гэхдээ яг одоо хэлэхэд батлагдаагүй зүйл шүү дээ. Зүгээр магадлал угаасаа хуйлдааны онлол хүмүүсийн яг тэр хартах тэр зүйлсээр л дөрүүлж гардаг зүйл. Гэхдээ оргуу хоосон зүйлээс бол гаргаж ирээгүй шүү дээ. Одоо ингээд бодохоор NBA гэдэг одоо тэр байгууллага багуудыг ашигтай байлгах гэдэг тийм нэгт одоо байгууллага ашигаа бодож хоёрт одоо багуудыг бүр унгаад бүр ямар ч ингээд юу байлгахгүй тул ямар нэгэн байдлаар гаднаас нөлөөлөд энэ удирдлагын түвшинд энэ одоо хамгийн том жишээ нь бол хоёулаасаа хэллээ шүү дээ. David Stern. David Sternтэй холбоотой нэг том жишээ байдаг нь Shaquille O'Neal саяхан ярьсан байгаа. Яг энэ 24 оны Cooper Flag-ийн юуны драфтын дараа 25 оны драфтын дараа Cooper Flag-ийн драфтын дараа маш олон хүмүүс одоо драфтын одоо хувилтын талаар ярьсан шүү дээ. Энэ үед Shaquille O'Neal юунд нэг подкастт орохдоо хэлсэн юм байна л да. Shaquille O'Neal анх драфтаа нэгэр болох тодорхой болчихсон. Тэ угаасаа ямар амар амт юм байла тэ. Тэгэд орох драфтын яг өдөр болохоос 3 сарын өмнө David Stern-тэй уулзсан юм байна. Тэгээд David Stern-тэй уулзаад яасан чи за яасан NBA-тэй бэлнэ үү? NBA-д орохдоо чи бэлэн бицтэй гээл тэгсэн чи Shaquille чинь тэгэлгүй байхтай би. Өстэй бэлэн байгаас чи манай лигийн нүүр царай болно гэдэг нь үсэн мэдчихэж байгаа ч тэ. Shaquille ямар амар амт юм байла. Тэгсэн чи David Stern яаж чи халуун газар тогломоор байна уу? Юу хүүтэн газар тогломоор байна уу гэж асуусан гинэ. Тэгсэн чин тэр Shaquille нэг тэрийг ойлгохгүй халуун байлгаа шүү дээ. Халуун дулаахан газар тоглох гоё шүү дээ гэдгсэн драфт болсон Orlando Magic. Florida Magic, Orlando Magic. Ингээ бодохоор ямар нэгэн байдлаар нөлөөлөх магадлал байгааз тий. Тэгэхээр Stone нэг саяны хэлдгээр оргоо хосон зүйл биш л те. Гэхдээ батлагдаагүй. Нэг иймэрхүү хэрэг байна да. Хэрэг гэхүү, үйл явдал гэхүү те. Бид нар ингээ жил болгоны драфтыг ер нь бол бүгд л үздэг шүү дээ. Ер нь бол NBA сонирхчтэй. Тэгэхээр тэр тоглогчийн тоглолт ингээд сонголоо гэхэд NBA-ийн зүгээс тухайн улирал жилдээ ямар одоо аимшигтай одоо од болох потенциалтай тоглогчдыг ингээд аль хэдийн судалгаа шинжилгээгээд гаргаж байгаа шүү дээ. Тэр нь ямар багт тохирох уу те түүх нь юу вэ гэдэг амар судалж байгаа хөөх те. Одоо хамгийн том жишээ нь Rose байгаад шүү дээ. Энэ чинь Чикаго хотоос гаралтай те. Энэ хотыг аваад явчих хэмжээний ийм сөрөөтэй. За Cavs бол мэдээж LeBron James гэдэг тоглогчдод юу ярихт те. Oakland-аас гаралтай те. Ингээд бодохоор NBA бокс тэр тухайн нутаг бүсийг хараад байна. Фэн бейсийг хараад байна. Ирээдүг үзүүлэх амжилтыг хараад байна те. Яг зарим нэг баст болсон тоглогчдод хоёлаа сая ер нь бол дурдсангүй л те. Өөрөө драфтаар орж ирсэн мөртлөө ингээд тоглогч. Одоо Zion бол одоо бас баст гэж хэлэх нь ч удаа сайшаа те. Ингээд бодохоор маш одоо ирээдүгөө харсан, бага бодсон,
бас дээрэс нь зарим талдаа бол бас үнэхээр амин хувиа ботсон юм шийдвэрүүд л гаргасан тохиолдлууд байгаа тань л да. Тийм. Тэгээ одоо эх жилүүдэд л харъя. Аа. Эх олон жилүүдэд бас иймэрхүү зүйл давтагдвал энэ сэдв магадгүй бүр их одоо яригдталах л та. Би бол гэхдээ ингэж бодчих. Багийн удирдлагууд заяа. Менежерүүд. Дээрээс нь MB-ийн комиссар болон MB одоо удирдах албан тушаалтууд ер нь бүгд хоорондоо мэдээлэлтэй гэдэг ч боддоо шүү дээ. Чи магадгүй л те. Магадгүй. Тэгээд бас өгөөсгөх тийм боломж байхгүй шүү дээ. Манайх ингэж гин, танайх ингэж гин, нэг одоо алдаа ч юм одоо нэг 14 онд одоо жишээ нь одоо энэ юу шүү дээ, Минсотагийн жишээ ч дээ. Уигэнсгийн болонгод лавыг авчирдаг ч юм уу те. Гэхдээ яг нөгөө талаараа бас нэг зүгээр одоо эсэргүүцэх байр суурь нь болохоор MB гэдэг чинь өөрөө одоо нэг компани те. Тэнгүүт нөгөө 30 баг болон ингээд одоо MB-ийн удирдах зөвлөл гэхээр эдгээр яг нэг зүйлийг одоо амжилттай болгох одоо багийн эцдүүд удирдах зөвлөл явьж байгаа. Тэгэхээр ганц нэг багт нь юу гэдгийг ийм нөлөө үзүүлэхээр нөгөө хэд нь бас чимээгүй байхгүй л байна л та. Тэгэхээр бас яг саяны чиний хэлдэг магадaltaй үгүйсэхгүй. Гэхдээ нөгөө талаараа бас үгүйсэх зүйл нь болохоор багийн эцдүүд чимээгүй сууж чадах. Тэ. Нэг хоёр баг хоорондоо ингээд солилцоогээд нэг жил цайжраад ингээд явахаар нөгөө 28 баг нь чимээгүй байх уу гэдэг л. Гэхдээ нөгөө 28 баг ч юм уу одоо нөгөө 20 зайд нэг хэдэн баг үүдэж тий. Ашигтай байгаад байхад тий. Дараа нь танаа боломж чинь гарч ирнэ гэдгийг мэдээд ингээд юм чинь эргэх холбоогоор яваад байт юм болов гэж би боддتي. Хамгийн том гол зорилго нь MB-ийг хизээж үн цэнийг алдуулж болохгүй тий. MB-ийг байнга юм ашигтай байнга юм олонний анхаарал төрсэн байнга дуйлан шүүгэнтэй тий. Байнга гэж хүмүүсийн ярианы сэдв болгохын тулд нэгтгэдэг гэж магадгүй л гэж би бодож байна зүгээр. Тийм, ер нь аль аль нь магадaltaй л. Гэтэ ойлгоогүйс баталж чадахгүй юм тий. За, өнөөдрийн сэдв энэ төрөд өндөрлж байна дугаар маань. Саяны нөгөө нэг тэр одоо оролцоогүй ч юм ярилцаагүй нэг 28 баг дундаас зүгээр нэг нөхөр нь ингээд гөжөөд дундаас нэг шөгөл мөгөл үлээх нэг тийм үйл явдал зүгээр гарвал хоёулыг ярьсан зүйл за бүр батлагдана л да. Эсвэл MB удирдлагын багууд ч юм уу те эсвэл нэг үнэхээр оролцсон менежер ч юм уу те. Тэгвэл бас сонирхолтой те. Тэгвэл өстой жинхэнэ бүр амар юм бол. Гэтэ өстой химэтгэв. Харчлаа. За гэх мэтчлэн иймэрхүү сонирхолтой сэдвүүдээр бид нар бас 7 хоног болгон ярилцсан те. За үзэгч та бүхэн MB сонирхолтой та бүхэн MB-д болж исэн хамгийн том одоо таны өөрөө ч бодож авдаг хуйлдаан юм уу эсвэл лөөврүүд юу байдаг мөн дээрээс нь бас солилцоонд гардаг бас лөөврүүд юу байдаг та бүхэн мэддэг бол бас доор комент хэсэгт бас үлдээгээрэй те бид нараас хараад хамтдаа бас ярилцъя. За мөн дээрээс манай сувгийг лайк болон шеэр хийгээ бити мартаарай. Энэ 7 хоногийн дугаар маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд эх дугаараар бас сонирхолтой сэдвээр уулзах болно. Баяр таа авч гэж байна.